Сайн байцгаана уу? Би энэ 3 дахь удаагийн уулзалтаараа сайн мэдээний Луух ном болон Үүс номоос ариун сүнсний талаар үргэлжлүүлэн та бүхэндээ энэ хичээлийг заах болсондоо баяртай байна. Би өнөөдөр мэдээжин хэрэг Үүс ном дахь ариун сүнсний ажлууд дээр илүү төвлөрөх болно. Өмнө нь бид хуучин гэрээнээс сайн мэдээний Луух ном руу чиглэсэн ариун сүнсний сэдвүүдийг авч үзсэн бөгөөд дараа нь бид Луух сайн мэдээний номдоо сүнсээр дүүрэх талаар хэрхэн гүндгэрүүлсэн бичсэн тухай үзээд харин одоо Пентекост баяр болон Үүс номонд сүнсээр баптизм хүртсэн хэсгүүдийг наривчлан үзэж судлах болно. Луук ном бол Үүс номууд нэг номын хоёр бот гэж үзнийг санаж байгаа баха. Иймд эдгээрийг хамтдаа уншиж судлах нь үргэлж чухал бөгөөд өнөөдрийн судлах сэдв үүнчлэн өмнөх сэдвийн өргөл шүү. Бид Пентекост өдрүүдэд болсон үйл явдлыг Үйлсийн 2 дугаар бүлгийн түүхээс авч үзэж болно. Тэд бүгд ариун сүнсээр дүүрч тэд сүнсээр өгөгдсөн хэлээр ярьж эхлэв. Энэ мэт бусад багц ишлүүдийг ч судална. Үйлс 2 дугаар бүлгийн үйл явдал бол Пентекост энэхүү баярын үеэр эзэн өөрийн сүнсийг хүмүүсийн дээр асгаж дүүргэж байгаа нь сүнсээр дүүрсэн хүмүүс хүчрхэгжин тэгээд тэд сүнсний ургацанд явж мөн ариун их ургац хураах тэр өдрүүдийг бэлэгдэж байгаа юм. Мөн энэ үед тэд сүнсээр дүүрч өгөгдсөнийг ярьж байсан бөгөөд өөр хэлтэй хүмүүс өөр газраас ирсэн тэр хүмүүс өөрсдийнхөө хэлээр ярьж сүнсээр өгөгдсөнийг залбирч мөн залбирч байгааг нь ойлгож байсан тухай Үйлс 2 дугаар бүлгийн 11 дугаар эшлэлд бид нар Бурхны агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрийн хэлээр сонсголоо гэв. Энэ хүмүүс Бурхны хүндлэн магтан дээдлж байсан тухай мөн өөрсдийнхөө мэддэг хэлээр хүндлэн дээдлж байсныг харж болно. Тэд энд хэл ярихуугаар дээш чиглэсэн хүндэтгэл магтаалыг Бурханд өргөж байна. Харин хүмүүс тэдгээр их дуу шуугаан эргэн тойронд нь болж байгаа зүйлүүдийг харж сонсоод энэ юу гэсэн үг вэ гэж өөр хоорондоо ярьж гайхацгааж байсан тухай 12 дугаар эшлэлд гарч байна. Яг энэ асуултанд хариулахын тулд дараах багц ишлүүдийг бид харах хэрэгтэй байх. Үүнээс харуул Питер олонд хандан хуучин гэрээний иш үзүүлэгч Йоолын иш үзүүлгийн үгсийг хэлсэн нь эцсийн өдрүүдэд би сүнсээ бүх мах бод дээр цутгана. Тэр өдрүүдэд би сүнсээ цутгана гэж 2 дугаар бүлгийн 28, 29 дугаар эшлүүдэд хэлэхтэй. За яг одоо энд Бурхан иш үзүүлэгч Йоолоор дамжуулж хэлэгдсэн зүйлс энд биелэлээ болоод байна шүү дээ гэв. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ хэл ярих уу бол хуучин гэрээний иш үзүүлэгчээр урьдчилан зөвгөнөн хэлсэн шүү гэд үргэлжлүүлэн энд өөр ямар утга байгааг харуула Питер Есүс Христийн үхлээс амьсан тухай өгүүлж байна. Үүгээрээ тэр Есүсийг амьд гэдгийг онцлоод энэ нь тэгээд ямар утгатай юм бэ? Тэгвэл үргэлжлүүлэн Есүс амьд бөгөөд сүнсээ цутгаж байгаа нэгэн бол Есүс. Есүс Бурхны баруун гарт өргөмжлөгдсөн бөгөөд тэр эцгээс амласан ариун сүнсээ цутгаж байна. Энэ түүний хийж байгаа ажил юм гэсэн байна. Харин одоо бид Үйлс 2 дугаар бүлгийн оргил хамгийн чухал гайхалтай ишлэлдэр ирлээ. Энэ бол Үйлс 2:36. Бурхан тиймээс та нарын цовдлсон тэр Есүсийг эзэнч Христч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдгтэн гэв. Үүгээр Питер номлоо өндөрлсөн. Энэ бол Үйлс 2 дугаар бүлгийн гол хэлэх гэсэн санаа юм. Үнэн дээр сайн мэдээний Луух ном бүхэлдээ Үйлс ном бүхэлдээ л Есүс бол амьсан эзэн. Тэр бол амлагдсан Месая бөгөөд тэдний хүлээж байсан нэгэн бол тэр гэдэг тухай өгүүлдэг. Бас нэг хөгжилтэй зүйл бол маш олон хүмүүс хэл ярихуйтай холбоотой хэсэг, гайхамшиг тэмдгүүттэй хэсэг, бас сүнсээр дүүрсэн хэсэг, мөн хүчит хууш салхи мэт чимээтэй хэсэг, эсвэл галынх мэт хуваагдсан хэлүүттэй хэсгүүдийг үзээд л гацчихдаг. Ингэснээрээ энэ бүлэг багц ишлэлийн гол санааг ойлголгүй алдчихдаг. Энэ нь үнэхээр харамсалтай. Гэхдээ одоо бид гол санаа Үйлсийн 2:36 гэдгийг мэддэг боллоо. Грек хэл зүйн дүрмээр Питерийн номлолыг харвал 36 дугаар ишлэл хүртэл давтагдсан нэг жижиг үг байгаа нь грекээр үүн гэж дуудагддаг. Энэ үгийн утга нь монголоор тиймээс, тийм учраас, ирчүүдээ, ах トゥ нараа, суугчдаа гэх мэт уриалсан, ятгсан богино давхрууд юм. Питер номлолдоо тийм учраас, тиймээс, ирчүүдээ
та нарын цовдлсон тэр Есүсийг эзэнч Христч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдгтэн гэсэн нь энэ номлын бүтэц багц ишлэл бүхэлдээ Есүсийг Христ мөн эзэн гэж таниулж мэдэгдэж байна. Энэ бол гол санаа юм. Одоо бид Есүс бол Христ эзэн учраас тэр сүнсийг зутгсан бөгөөд сүнс өгөгдсөний хариу үйлдэл бол өөр хэлүүдээр ярих юм байна гэдгийг мэдэж авлаа. Энэ бүхний хариулт нь Есүс бүхнийг захирдаг. Есүс бүхнийг хаанчилдаг бөгөөд хэл ярих үүний нотлохоо юм. Энэ бүлэг багц ишлэл маш чухал. Учир нь энд гарч байгаа хэл ярих нь үндэстнүүдийг бэлэгддэг бөгөөд бүх дэлхийн бүх үндэстний эзэн бол Есүс гэдгийг харуулдаг. Есүс бүх үндэстний эзэн. Тэр Америкчуудын эзэн, тэр монголчуудын эзэн. Есүс бол бүгдийн эзэн. Өөр хэл ярихуугаар ярих нь түүний бүх хэл үндэстний эзэн гэдгийг бэлэгддэг юм. Иймээс сүнсээр дүүрсэн хүмүүс сүнсээр хүчрхэгжин, Бурхан эцгийн баруун талд өргөмжлөгдсөн хүч чадал алдраар дүүрэн Есүс Христийг магтан дээдэлж хүндэтгдэг. Тэгээд тэд түүний хүчээр дүүрч, түүнд алдар магтаалыг өргөн гарч явж, түүнийг гэрчлэн Есүсийн тухай бусдад ярьж, сонсон хүмүүс нь ч ариун сүнсний хүч чадлаар сайн мэдээг үндэстнүүдэд тунхалдаг. Тийм учраас л та бүхний мэдэж байгаачлан маш олон итгэгч хүмүүс хэл ярихын талаар тодорхой мэдэхгүй, тодорхой ойлголтгүй, хэл ярих ямар утга учиртайг бас тэр яагаад тийм зүйл болсон юм бол гэх мэт асуултуудтай байдаг. Гэхдээ би танд энэ багц ишлэлээс хэл ярихын талаар ойлгож борлох 3 чухал зүйлийг хуваалцъя. Нэгдүгээрт, хэл ярих нь иш үзүүлгийн шин чанартай байдаг. Энэ талаар бид өмнөх сургалтуудаар нэлээд суралцсан. Хоёрт нь хэл ярих нь үндэстнүүдийг бэлэгддэг. Гуравдугаарт хэл ярих нь өргөмжлөгдсөн Есүс Христэд өргөх алдар магтаалын хариу үйлдэл юм. Хэл ярих нь иш үзүүлгийн шинжтэй үндэстнүүдийг бэлэгддэг. Мөн бүх үндэстнүүдийн дээгүр өргөмжлөгдсөн Есүст өргөх магтаалын хариу үйлдэл юм. Тэгэхээр энэ бол үндсэндээ хэл ярих юм. Пентекост баяртай холбоотой өөр нэгэн зүйлийг та бүхэнтэй хуваалцъя. Үүнийг энэ сэдв үйл явдалтай холбоотой бас чухал болохыг та тун удахгүй анзаарах болно. Өгүүлэмж эсвэл хүүрнэлийн эхэнд энэ үйл явдлыг байрлуулж, дэс дараалтаа өгүүлснээр түүх өрнөн үргэлжлэх үед ч тэр гол санаа ойлголт нь алдагдахгүй өрнөдөг. Яг энэ нь яг л томруулдаг шил шиг үргэлжлэх номын турш тэр зүйл нь харагцсаар, давтагцаар байх болно. Үүнийг англи хэлэнд a type sense буюу тогтсон үзэгдэл гэсэн нэршил байдаг. Үүний утга нь түүх өгүүлэмжинд тухай бүр ахин дахин дараалалтай давтагдах үзэгдэл юм. Энэ зүйл нь танд түүх өрнөх үед нэг үйл явдлын дараа ямар үйл явдал болохыг урьдчилан харуулдаг. Магадгүй монгол хэл дээр бичигдсэн зарим түүх өгүүлбүүд энэ үйл явдлын дараагаар тийм зүйл болдог гэсэн тогтсон үзэгдэл байдаг байх. Эсвэл шинэ соёл нөхцөл байдалд олон дахин ярьсан ч хувирдаггүй давтагдж байдаг романтик түүх шиг. Үүс 2 дугаар бүлэг нь бидний эхний сургалтаар үзсэн Библийн үйл явдлуудын эргэн харвал эзний сүнс хүмүүсийн дээр буун ирж, сүнс тэднийг хүчрхжүүлэн, эзний сүнсээр хүчрхэгдсэн тэдний эхний тэмдэг бол иш үзүүлж, эзний үгийг дамжуулан тэгээд тэд сүнсний хүч чадал дотор гарч яваад Израильчуудыг удирдах хаанчлалын ажлыг хийж гүйцэлдүүлдэг байсан. Шинэ гэрээнд яг ижил бүрдэл дарааллыг бид харж байна. Нэгүгээр бол ижил өрнөл. Луух номонд ахин дахин давтагдж байгааг харж байна. Ялангуяа Христ мэндэлсэн үйл явдалтай холбоотой сүнс ажиллаж байгаа түүхийн өрнөлийг бид үзсэн. Харин одоо бид Пентекост өдрүүдийн талаар харахад бас л ижил өрнөл. Бурхан өөрийн сүнсээ хүмүүсийн дээр цутгасан, сүнсээр дүүрсэн хүмүүс хүчрхэгжиж Бурханы ажлуудыг хийн, тэд иш үзүүлгийн яриа хэлбэрээр эзний сүнсээр өгснийг ярьж эхэлсэн. Энэ бол шинэ эргэлт. Шинэ хэл ярих үе. Шинэ хэлбэрийн иш үзүүлэхтэйгээр Христийн Есүсийн сайн мэдээнийг сүнсний цутгалт, сүнсний дүүрэн байдлаар шинэ эрен үед тунхаглах болсон юм а. Энэ үед болсон бас нэгэн шинэ зүйл бол гэхдээ бүр цоошин биш л дээ, хуучин гэрээний үед ч болж байсан. Иш үзүүлгийн үг болон Месая ирнэ гихсэн зөгнөл. Гэвч энэ удаад
Есүс Месая ирчихсэн. Тэр өөрөө сүнсээ зутгаж, тэр өөрөө гэрчлэн, тэр өөрөө иш үзүүлгийн төв байгаа нь шин зүйл юм. Эдгээр үйл явдлын давталт өрнөлийг тогтсон үзэгдэл гэж нэрлээд байгаа нь хүмүүст шинэ хэлбэрээр үйл явдал өрнөсөн ч юу болдог тухай мэддэгт байгаа юм. Үүнийг мэдэж байх хоёр чухал шалтгааныг хэлье. Эхнийх нь сүнсээ зутгсан гэсэн хэсгийг Үүс номоос харуул үүнтэй холбоотой найрлаганд нь байдаг бусад зүйлс нь байгаа гэдгийг санах. Эдгээр нь хүмүүс хүчрхэгжиж иш үзүүлгийн үг яриа яригдана гэдгийг та мэдэж байх нь чухал. Лух номын үйл явдал өрнөлийн хэсэг бүр дээр нь ахин дахин тэдгээрийг дурдаад байх шаардлагагүй. Яагаад гэвэл уншигч эхнээсээ л эдгээртэй холбоотой найрлага буюу жорыг нь мэдэж байгаа учраас юм. Харин тэр хэлсэн үү? Эсвэл хэлээгүй юу гэдэгтэй биш. Жишээ нь сүнсээр дүүрэн нэгэн хэл ярихуугаар ярьж тэд сүнсээр хүчрхэгжин сайн мэдээг тунхагладаг. Үүнийг ариун сүнсний талаар ярих бүртэл эдгээрийг хэллүүлээд байх шаардлагагүй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч үүнийг шууд нэг бүрчлэн бичсэн тохиолдолч байдаг. Тэгээд ч ийм зүйлс дэс дараалан болсоор байгаа нь тодорхой. Эдгээрийг мэдэж байх ёстой чухал зүйлс бөгөөд хамгийн чухал зүйл бол Лух Үүс номын эхэнд ийм төрлийн дүр зураг Христэд төвлөрсөн шин төрлийн тогтсон үзэгдлийг оруулсан юм. Энэ бол бидний Пентекост өдрүүдийн түүхээр дамжуулан унших ёстой сүнсээр дүүрсэн тухай үйл явдлыг харуулдаг, томруулдаг шил юм. Хэрвээ энэ ойлголтыг та авсан бол Үүс номыг илүү сайн ойлгох болно. Үнэн дээр би энэ хүртэл үүнийг хэлхийг л хүсч байсан шүү. Би саяхан хэл ярих уу Христэд төвлөрдөг тухай ном бичиж дуусгасан. Хэрвээ та энэ ойлголтыг өөрийн болгож ойлгож чадвал та Америкийн чуулгануудын урд гарч төрүүллээ л гэсэн үг. Учир нь Америкийн сүм чуулганууд сүнсээр дүүрэх ба хэл ярихын уялдаа хамаарал мөн эдгээр нь үндэстнүүдийг бэлэгдэж байгаа бөгөөд үүгээр Есүс бол үндэстнүүдийн эзэн гэдгийг хэл ярихын Христийг өргөмжилсөн хаанд өргөх магтаал хүндлэлийн хариу үйлдэл гэдгийг Америк ахуй соёл үнэхээр хүлээж авч чадахгүй байна. Үнэн дээр үүнийг ингэж заалгаагүй эсвэл заалгасан ч магадгүй баг заасан байх. Тиймээс та энэ ойлголтыг хүлээн авсан бас ойлгосон бол Монгол ахын дүүстэй зааж хуваалцаарай. Ариун сүнсний баптизм бол хэл ярих уу бол Есүс бол бүхний эзэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хариу үйлдэл юм шүү. Ингэвэл танай чуулган ихэнх чуулгануудаас төрүүлж алхах болно. Хэдийгээр Монгол чуулганууд залуу хэдий ч энэ талбартаа хүчтэй байж болно шүү дээ. Сайхан биз дээ. Ингэвэл би та нарын төлөө үнэхээр баярлах болно. Есүс ч гэсэн баярлна гэж бодож байгаа. Гайхалтай тийм ээ. Бүгдээрээ цааш үргэлжлүүлцгээе. Бид сая Үүс номонд эзний хүмүүсийн сүнсээр дүүрсэн Пентекостийн анхны түүхийг үзлээ. За цааш нь үргэлжлүүлээд өөр үйл явдал руу орцгоё. Тэдгээрийг та мэдэх учраас эдгээрийг онцлог үйл явдлуудыг нь товчхон хуваалцъя. Үйлсийн 4-р бүлэг өөр нэг сүнсээр дүүрсэн үйл явдал бий. Гэхдээ бүгдээрээ шууд 8 дугаар бүлгээс харъя. Энд Бурхны ариун сүнс самарчуудын дээр асгарч байгаа үйл явдлыг онцолбол тэгээд юу нь чухал зүйл вэ гэх байх. Самарчууд бол 100% еврей биш, юдэ хүмүүс ч биш. Тэд еврей болон бусад үндэстнүүдтэй цус холилдсон байсан бөгөөд улмаар эзэн сүнсээ тэдний дээрч зутгаж байгаа нь сайн мэдээ шинэ газар нутаг руу тархаж тэдгээр шинэ хүмүүсч Питер, Иохан нарын илгээлтийн нэг хэсэг болж байгаа бөгөөд нөгөө тогтсон үзэгдэл буюу Үүс 8 дугаар бүлэгт ч давтагдж байна. Питер, Иохан нар итгэсэн самарчууд дээр гар тавин залбирахад сүнс тэдний дээр цутгагдж байлаа. Яагаад тэд ингэж хийсэн бэ? Та санаж байгаа баха. Хуучин гэрээнд удирдагчид шин дараагийн удирдагч нар дээр гар тавьдаг байсан. Илия, Илиша дээр гар тавьж хүчрхжүүлсэн, эсвэл сүнслэг эрх мэдлийг нэгээс нөгөө дамжиж үйлчлэлийг нь хүчрхжүүлсэн. Мосе ба Йошуа мөн Мосе ахмадууд дээр гар тавьсан нь сүнс дамжуулсан гэхээс илүү бидний мэдэх ёстой чухал зүйлс нь хүмүүстээр гар тавих. Есүс Христийн сайн мэдээний илгээлт, үйлчлэлд тэдгээр хүмүүсийг томилж байгаа бэлэгдэл болон тэмдэг юм. Мөн гар тавих нь би чамайг Бурхны хүүхэд, чамайг энэ үйлчлэлийн нэг хэсэг гэдэгтээ санал нэг байгаа бөгөөд
чамайг бас ариун сүнсээр дүүрэн байхыг хүсэн бурханд хандсан залбирлынх нь илэрхийлэл юм. За бүгдээрээ Самарт болсон үйл явдал руу эргэн очицгоё. Тэнд нэг шунхаа хүн байсан бөгөөд тэр сайн мэдээг сонсож итгэхээс өмнө түүний амьдрал илб, ид шид хийдэг байсан ба түүнийг Симон гэдэг байв. Тэр эргэн тойронд нь хийгдэж байгаа сүнсний ажлуудыг хараад мөн гарт тавихаар сүнс өгөгдөж байгааг анзаарч энэ эрх мэдлийг мөнгөөр худалдаж аваад бусад хүмүүстээр гар тавих санал хийсэн нь илт үүнийг мөнгө ашиг олох хэрэгсэл болгох гэсэн тухай гардаг. Лук үүгээр өөр нэг чухал сэдэв болох шунал мөнгөний талаар өгүүлсэн. Энэ үйл явдал хүмүүс сүнсээр дүүрсний үр дүнд болсон зүйлсийг харуулахаас илүү зүйл төвлөрснийг харж болно. Лук энд сүнсээр дүүрсэн хүмүүст юу болсон талаар тэр бичээгүй. Учир нь Үйлсийн 2 дугаар бүлэгт аль хэдийн бичсэн гэж. Мөн олон Библи судлаачид Симон элч нарын олон гайхамшиг тэмдгүүд үйлдэлийг харж байхдаа юу ч хэлээгүй мөртлөө ариун сүнсээр дүүрч ямар нэгэн өөр урд өмнө хизээч харж байгаагүй зүйл нь болоод байгааг хараад Симон тэр хүчийг авахыг хүссэн гэж олон судлаачид санал нийлдэг. Мэдээж тэнд сүнсээр дүүрсэн хүмүүс хэл ярихуугаар ярьсан гээд юу болдог талаар Үйлс 2 дугаар бүлгээс аль хэдийн мэдэх байх. Тийм болохоор олон судлаачид ийхүү санал нэгтэй байгаад бид гайхах зүйлгүй л дээ. Өөр нэг сүнсээр дүүрсэн үйл явдал Паултай холбоотой бөгөөд Үйлсийн 9 дугаар бүлэгт гардаг. Тэр сүнсээр дүүрсэн тэр даруй Есүс бол эзэн, Есүс бол Христ мөн болохыг тунхагласан. Үүнчлэн бид ч бас сүнсээр хүчрэгдсэн тунхлагч байх хэрэгтэйг харж болно. Тэгээд одоо хүмүүс асуух байх. Паул хэл ярихуугаар ярьж байсан уу гэж. Мэдээж Үйлс 2 дугаар бүлгээс бид мэднэ. Үүнийг тайлбарлаад байх бараг шаардлагагүй. Гэхдээ Паулын үйлчлэлийг харвал тэр үнэхээр хэл ярихуугаар залбирсан болох 1-р Коринт 14:18-д би та бүгдээс илүүгээр хэл ярихуугаар ярьдаг тул Бурхан талархдаг гэжээ. Үүнээс харахад Паул хинээс ч илүүгээр хэл ярихуугаар залбирдаг байсан мэдээж бөгөөд үүнийг мэдхийн тулд Библийн өөр хэсгээс хайх хэрэггүй баха. Бид Үйлс 2 дугаар бүлгээс аль хэдийн бичсэн. Сүнс тэгжил ажилдаг. Харин бид Үйлс 19 дугаар бүлгээс Паул Эфесийн дагалдагчид дээр гарт тавьсан тэд сүнсээр дүүрч хэл ярихуугаар ярьсан тухай гарч байна. Мэдээж хэн нэгэн хэл ярихуугаар бусдын төлөө залбирахад тэнд байсан бусад хүмүүс үүнд өөрсдөө оролцож хүлээн авсан байх бүрэн боломжтой. Бид Үйлс 19 дугаар бүлгийг уншихтаач үүнийг мэднэ гэж Лук тооцсон байх. Эргээд Паул сүнсээр дүүрсэн даруй Христийг тунхлаж байгаа энэ ариун сүнсний дүүрэн байдал гэдэг нь ерөөсөө Христийг ариун сүнсний хүч дотор тунхаглах гэж 19 дугаар бүлгээс харж болно. За өөр нэг сүнсээр дүүрсэн үйл явдлыг харцгаая. Үйлс 10 дугаар бүлэг энэ бол Ромын цэргийн 100-ын дарга болон түүний гэрийнхний тухай. Тэд юудэ биш, харь хүмүүс. Учир нь Есүс Христийн ирсэн илгээлтийн нэг хэсэг Христийн дотор аврал хүлээн авна гэдэг нь тэдэнд тодорхойгүй. Гэхдээ тэд Бурханд итгэдэг, юдэчүүд шиг амьдрах гэж хамгийн сайнаар хичээдэг. Гэхдээ тэд гэрээний тэмдэг болох хослол хийлгээгүй. Бурханаас имэдэг хүмүүс байв. Тэд Ромын цэргийн хүн, харь үндэстэн хэдий ч Христийн тухай аль хэдийн сонссон нэгэн байсан тухай энэ түүх өгүүлдэг. Гэвч энэ сайн мэдээ тэдэнд өгөгдсөн эсхийг сайн мэдэхгүй байсан. Харин тэр үед Питер дараалсан гайхамшигтай үзэгдэл үзэж тэгээд тэдний гэрт очиж дотгош ороо зогсохгүй юдэчүүдийн хувьд харь хүмүүстэй хамт хооллох гэрт нь бүр орох ёсгүй байсан ч Питер орж тэгээд тэдэнд номлож эхэлсэн зүйл нь Үйлс 10:36-д маш сонирхолтой. Питер Есүс бол эзэн бас Христ гэж яг үнэндээ Христ бол бүхний эзэн гэж хэлсэн. Энэ бол Үйлс 10 дугаар бүлгийн 36 дугаар ишлэл. Энэ бол 10 дугаар бүлгийн түлхүүр ишлэл юм. Христ бол бүхний эзэн гэж хэлж байгаа нь яагаад ийм чухал байгаа юм бэ? Учир нь бид бол одоо хариу үндэстнүүд ийм нөхцөл байдалд дундж байна. Тэд ч бас хариу үндэстэн. Ийм нөхцөл байдал байгаа тэд ч бас ариун сүнсээр дүүрч тэд ч бас ариун сүнсээр өгөгдсөн хэл ярихуугаар ярьж тэд бас илгээлтэнд оролцож болно шүү дээ гэж Питрийг номлож байх үед түүний ярьсан бүгдэд итгэж тэд авралыг хүлээн авсан гэдгийг бид харж байна.
Дараа нь Петртэй хамт байсан юдэ хүмүүс арьс өнгөний эргэлцсэн байдлаас болж тэдгээр харь үндэстнүүдээр гараа тавиагүй байсан ч Бурхны оролцоо тэднийг ариун сүнсээр дүүргэсэн ба тэд ариун сүнсээр дүүрсэн гэдгийг 46 дугаар эшлээс мэдэж болно. Учир нь тэд хэл ярихуугаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонсогдов. Өөрөөр хэлбэл Пентекостийн баярын үеэр болсон үйл явдал одоо тэдний дунд болж байгаа бөгөөд бид энд дахин түүхийн хамгийн чухал тунхаглал болох Есүс бол эзэн ба Христ гэдгийг харж байна. Мөн сүнсээр дүүрч байгааг дахин харж байна. Бид бас хүмүүс хэл ярихуугаар ярьж байгааг дахин харж байна. Учир нь сайн мэдээ хаан тунхаглагдана, тэнд Есүсийг эзэн ба Христ гэж үндэстнүүдийг төлөөлдөг хэл ярих уу сүнсээр өгдөж байна. Инхүү Лук Есүсийг эзэн гэсэн энэ багц ишлэл үргэлжлүүлэн Үйлсийн 11-р бүлгийг уншиж ойлгоход маш чухал. Тэгэхээр Үйлс 11-р бүлгийн үйл явдлыг Пентекост өдрүүдийн үйл явдалтай харьцуулан харвал Лук эдгээрийг зориудаар Үйлс 10-р бүлэгт харь үндэстнүүд, харин Үйлс 2-р бүлэгт юдэчүүдийн сүнсний дүүргэлтийн талаарх үйл явдлыг зэрэгцүүлэн өгүүлснээр сайн мэдээ болон Есүс Христийн Бурхан эцгээс илгээгдэн ирсэн аль алинд нь ижил тэнцүү ач холбогдол өгсөн гэж ойлгож болно. За үргэлжлүүлэн дахин нэг үйл явдлыг хурдхан харъя. Бидэнд илүү цаг байсан ч болоос Эфест итгэгчид сүнсээр дүүрч хэл ярих уу өгдсөн байдаг. Энэ үйл явдал өөр хотод, өөр аймагт болсон бөгөөд Иерусалим, Кайсараас хэдэн мянган бэрийн зайтай одоогийн Туркийн нутаг та барагцаалж байгаа тэр газар Эфес хот байсан. Тэнд Паул хэсэг дагалдагчтай уулзахад тэд зөвхөн Иохны баптизм, түүний үйлчлэлийн талаар сонссон байв. Паул тэдгээр 12 орчим хүнтэй ариун сүнснийг хүлээж авсан уу? Ямар баптизм хүртсэн бэ гэж асуухад тэд ариун сүнсний талаар сонсоогүй, Иохны баптизмд хүртсэн гэжээ. Паул тэдэнд миний араас ирж буй нэгэн болох Есүст итгэхтэн гэж хэлэн Иохан гимшлийн баптизм хүртээж байсан шүү дээ гэв. Үүнийг сонсоод тэд эзэн Есүсийн нэрээр баптизм хүртцгээв гэжээ. 19:5-д эзэн Есүсийн нэрээр баптизм хүртсэн гэсэн байна. Библиэд хэн нэгэн ариун сүнсээр дүүрсэн гэх бүртээ энэ нь Марк 16 эсвэл 1-р Коринт 12-оос 14-р бүлэг хүртэл эсвэл 12-р бүлгээс эхлэн Есүс бол эзэн гэж тунхалдаг. Хэл ярих уу гэх хэллэг гарах бүрт тэр даруй хам сэдвэд нь Есүсийг эзэн гэж бичигдсэн байдаг. Есүсийг эзэн гэж өргөмжүүлж, Есүсийг Христ гэж тунхаглахгүйгээр хэл ярихуун талаар хизээч гардгүй учраа хэл ярихуун Христэд л төвлөрд юм а. Бид хэл ярихуугаар залбирах үед Есүсийг өргөмжилж, түүний хүч чадлаар дүүрч, түүнийг дахин эзэн хэмээн магтаж байдаг. Зарим нь асуух байх л да. Пентекостийн өдрүүдээс хойш хэл ярихуун үл ойлгогдох хэл болсон юм биш үү гэж. Энэ тохиолдолд энэ нь тийм ч чухал биш. Учир нь тэр Пентекостийн өдрүүдэд хэл ярихуун бэлгэдлийн суурь тэдний илэрхийлэлтээр тавигдсан. Харин таны залбирлын үгс нь хүний хэл яриа биш байлаач Есүс бол бүх үндэсний эзэн гэсэн бэлэгдэл таны хэл ярихуд бий. Тиймээс энэ бэлэгдлийг мэдэж байх нь л чухал юм шүү. За тэгээд Эфест юу болсон гэхээр тэд эзэн Есүсийн нэрээр усанд баптизм хүртцгээж авралыг хүлээж авсан. Энэ нэшлэлийн дараагийн 19:6-аас 7-д ариун сүнс тэдэн дээр ирж хэлээр ярьж иш үзүүлцгээсэн гэсэн байна. Энэ нь хэл ярих уу хийгээд иш үзүүлсэн үү? Эсвэл иш үзүүлийн үгс ярьсан уу? Үгүй бол үг яриагаар иш үзүүлж хэл ярих уугаар залбирсан уу? Ямар тач Үйлс 2-оос тайлбар харвал би үүнийг иш үзүүлэг бүхий хэл ярих уу байсан гэж хэлж болох юм. Гэхдээ үүнийг та өөрийнхөө ойлгож болно. Эфест тэдэн дээр сүнс ирэх үед 12 орчим хүн байсан гэсэн шалтгаан бол миний бодлоор шинэ 12 шинэ чуулгануудын суурь, шинэ газар нутаг тавигдаж, тэндээс сайн мэдээ түгэн дэлгэрч тунхаглагдана гэсэн санаа байх. За ингээд та бүхэнд хэл ярихуйтай холбоотой багахан томыг танилцуулгыг 3 өөр хэсэгт бичигдсэнийг нь хуваалцлаа. Ямар нэгэн зүйлийн талаар давтагдсан эсвэл 3 буюу түүнээс олон удаа дурддагдсан бол энэ маш чухал мэдэх ёстой зүйл гэдэг нь тодорхой. Эдгээр
Үйлсийн 2:10 мөн илгээлтийн шинэ илгээлтийн талаар дурдсан 19 дугаар бүлэг хэсгүүд нь зөвхөн хэл ярих уун талаар бичээ зогсохгүй. Чухал стратегийн чухал газар нутгуудад дээрх үйл явдлууд өрнөсөн байна. Энэ бол байршил, дахин байршил. Хэл ярих уун талаар хэдэн удаа бичигдсэн гэхээс илүү хаана энэ үйл явдал өрнөж, хаана энэ сүнс дутгагдж, хаана хэл ярих уу өөгцөн чухал болж байна. Яагаад гэвэл Луухын сайн мэдээ хаанаас хаашаа шинэ газар нутаг руу явж тунгалагдж байгаа. Түүнийг даган ариун сүнсээр хүмүүст дүүрч бэлэгдэл болсон хэл ярихуу дагалдаж байгааг бидэнд харуулж байна. Энэ нь биднийг ч бас эзнээс сүнсээрээ дүүргэж өгөхийг хүсгэд уриалж байгаа бөгөөд тэр танд иш үзүүлгийн хүч хэл ярихуугаар залбирах хэл өгч та хүчрхэгжээд өөрийнхөө хэлээр Есүс бол эзэн, Есүс бол Христ гэдгийг үндэстнүүдэд тунхаглахыг ятгах байна. Энэ гайхалтай ерөөлт үйлчлэлийн нэг хэсэг байхыг зөвшөөрсөнд баярлалаа. Эзэн Монголын бурхны чуулганыг хөрөөж, Монгол үндэстэнд ариун сүнсний сэргэлт ирж, ард түмэн нь Христэд дурлах болтугай. Бурхан та нарыг ивээгэ.